би бол одоо энэ хоёрыг бол машгүй би зөв ярьж байгаа мэдгүй. Дандаа факттай яриад юм л. Яг энэ факт тэр одоо амар хүсэнд гэдэг хүнтэй адилхан нэртэй залуугийн гар утасны одоо юу байгаа надад тий байгаа гэсэн шүү дээ. Тийм учраас би энийг одоо ингээд цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгнө гэсэн. Хоёрдугаар тул тэр байгаль орчны үнэлгээтэй холбоотой материалыг бол устгацсан байгаа. Харин аз уулж надад тэр одоо их хорон чүнэлдээсэн. Би тэрийг одоо цагдаад өгнө. Дандаа нөгөө факт яриад юм лээ. Тийм учраас би зөв биш яг факт ярьж байгаа. Баримт харуулаагүй шүү дээ итгэж нэсэг үү? Одоо цагдаагийн байгууллага дээр л одоо авч өгсөн баг. Хэрэг тэр цагдаагийн байгууллага дээр тэрэн судлагдаад баримт биш вэ гэж үзүүлдэг бол энэ хоёр гişин худлаа ярьсан бол таар нь мэдээж хэрэгтэй. Яг одоо тэр өөрийнх нь өгсөн тэр одоо баримтууд нь бол үнэхээр нотлох баримт юм байна гэж үзсэн. Яг бол нотлох баримтыг бас үнэлдэг лээ. Тэ тэр үнэлэх нь одоо хууль зүйн дагуу тэр нотлох баримтыг олсон уу юу те. За хоёрдугаар бол энэ нотлох баримтыг тооцох баримт мөн үү биш үү? Хуурамчаар бас ингэж зохиосон баримт мөн үү биш үү те. Гэх зэрэгээр бол нотлох баримтыг одоо үнэлэх мөн үү биш үү гэдгийг тогтоох тийм ажил явагдах баг. Тэгээд тэр энэ хоёр гişүн одоо хуульч хүн байна, хууль зүйн сайд байсан хүн байна. Тэр одоо нотлох баримтыг яриад байгаа учраас би бол одоо тэрийг шалгах хэрэгтэй л гэж бодож байгаа. Тийм учраас бол одоо энэ лавл одоо миний хөөцтэй байгаа тэр 10 тэрбум орчим долларын алдаа болцсон алдагталтай байж магадгүй юм одоо гэрээг бол засах хэрэгтэй гэдгээр би хатуу итгэлтэй байна. Бусд асуудлыг бол одоо манай энэ хоёр гişүү ярьж байгаа асуудлаа, за бусад хүмүүс бол одоо ярьж байгаа асуудлаа сайхан одоо хаана байдгийн байгаа юм шалгуулад тий та бүхэнд бас нэг ингэж яриад та бүхэн ч гэсэн тэр баримтаа гаргах гэж хэлэх хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр та нарт бол тэр баримтаа гаргаж өхөн зүв болов гэж бодож байна. Яг гэвэл энэ иймэрхүү одоо нөгөө маш их өндөр дээд байгууллагын хэмжээнд дуур болохоо болоод байгаа учраас та нар л одоо энэ хамгаалагч нар шүү дээ. Энэ ард түмэн хамгаалагч нар байхгүй. Ард түмэнд хүргэх одоо хүмүүс чинь та нар байхгүй. Тийм учраас ард түмэн хамгаалж ижил энэ шудраг бус явдал арилна. Ард түмэн мэдчихэж арилна. Ард түмэн дэмжиж арилна. Ард түмэн ингээд харанхуу ягаад гэвэл тэр гэрийг нууцлсан шүү дээ бас тий та нар санаж байгаа. Гэрээ чинь хаад байгаа шүү дээ тэр гэрээгээр. Маш сайн гэрээ. Нууцлсан шүү дээ тий. Нууцлсан гэрээг ард түмэн мэдэхгүй шүү дээ. Би харин энийг чинь ингээд шөөлүүлээж задлж байгаа байхгүй юу. Тийм учраас бол одоо энийг бол сонсгол хийх хэрэгтэй. Бүр хөрчигдээр гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд тэр энэ хоёр гишүүний ярьсан тэр ноцтой баримт байсан. Би зүгээр тэрний тухай дуулж исэн болохоос хараагүй. Харин тэр нэвтрүүлгээр харсан. Тэр ямар баримт байсан бэ гэхээр бол тухайн үед одоо тэр Гамбат гэж хүн, Бэтэр ажилласан Гамбат гэж хүн хэрэг газрын даргаас Америк даргын одоо нэртэйгээр бичиг явуулаад тэр бичгэн дээр хятадын тал тэг биржийн үнээс 5% одоо тий үнээр бууруулахад бол бидэд тэгье. Жишээл одоо $100 байх юм бол 5-аар бууруулаад бид нар бол $95 авъя гэж зөвшөөрсөн шүү гэж бичсэн байлээ шүү дээ тий. Тэгэхээр миний одоо тэр сургийн сонсч байсан юм байна, үнэн байсан байна лээ. Тэгтэл $50 бууруулсан. Чи 5-52-ийн хооронд бол одоо эсвэл дэлгэр сайхан тоонд муу, эсвэл би тоонд муу. Тэгэхээр одоо ард түмэнтэйгээ хамт одоо бүгдээ тоо бодъё тий. Хятадууд 5%-аар хөнгөлүүлж болно гэж зөвшөөрсөн байтал хятадууд зөвшөөрөхгүй байна гэд 50%-аар ингэж яасан. Өөрөө гэмтрийн өргөдгөн шинжтэй маш их одоо сэжиг хардал төрүүлсэн ийм одоо болчимг алах гэж байна. Нэг хурдан ажил хийж байгаа нэртэйгээр тий хурдалж байгаа юм шиг гаццсан имийг одоо та биднийг төөрөлдүүлж шít гаццсан имийг одоо юу яах гэж байгаа юм шигээр хөдлөж байгаа нэртэйгээр хулгай хийж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг айгуугаар суралж байгаа. Ингээд тэдэн жил гацсан. Хин гацааснараа хэлэхгүй байгаа. 16 жил гацсан гэдэг байна шүү. Яг хин гацаацсан. Би л гацаагаагүй. Хин гацаацсан. Тэгвэл тэрийг хэлэхгүй нэг л юм эзэнгүү нэг гаццсан имийг л одоо ингээд хөдлөж байгаа юм шиг. Тэгээд тэр Баярбаатар санаатаагаар энэ төмөр замын холболтыг эсэргүүцэж байгаа юм шиг худлаа амшгаад тий монголчууд тэртээ дөрвөн мөнгө төлж байгаа. Хятадын компани тэрийг барьж байгаа. Тэгээ тэрэн дээр бол хятадын тал бол ерөөсөө дургуурцахгүй төмөр замын холболтон дээр ямар ч асуудал байхгүй. Ийм одоо ингэж яаж байгаа. Тийм учраас би харамсалтай нь оюутгын гэрээ маань тухайн үед бол маш муу гэрээ болсон. За тэгээ одоо яг манай одоо нийгэм бол харамсалтай нь бидний одоо хувьд бол хөлийн зөвшөөрсөн юм шиг байна. Тэгээд энэ баялгийг бол ингээд бид нар бол нэг ч төрлийн ногдол шиг авахгүйгээд алдж байгаа юм шиг байна. Тэгэхдээ эндээс сургамж авъя л да бүгдээрээ тий. Тэгвэл хятад байна, орос байна, хинтэй ч байсан бид нар одоо ийм гэрээ хийхдээ юу яа л да. Одоо жоо хашдаг хэрэг хийж суръя л да тий. Тэгэхээр манан байгаа цагт бол ашигтайг хийж чадахгүй. Яг бол арчснаа өөрөө тэр үед бол чанга дуурах хэрэгтэй байсан байхгүй юу? За энийг чинь судалнаа. Хурал хаях хэрэгтэй, судлах хэрэгтэй. Олон улсын экспертүүдийг, худалдааны тэг экспертүүдийг дуудаж зөвлөгөө авах хэрэгтэй байсан. Тэгээгүй. Тийм учраас бол бид нар одоо харамсалтай маш муу гэрээ хийсэн. За тэгээд одоо Туван гэдэг одоо нөхөр одоо энэ
өөрийн гэр их юм чинь өөрийгөө хамгаалаад тэгээ сууж байгаа. Тэгэхээр би бол одоо яй гэж зөвлөд байна. Тэр Баярмаа гишүүний санаачлаад байгаа тэр гишүүд зурх хөлгүүд ардын нам арчсан нам альч нам байсан тий. Тэд зураад тэгээд гар хэсгээ зураад тэгээд сонсгол хийх бах. Хэрэг намааг өрөх юм бол би хамгийн түрүүн хурж чинь тэгээд энэ одоо гэрчийн талаас дуудвал би хурж ирээд өөрийнхөө санаа бодлыг бол нэг ярина.